Сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчдээ сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэдэг Hope Notes-ийн 24 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн тэтгэгчээр M-Bank, Toyota Top Motors ажиллаж байна. За сайн уу хуллаа? Сайн уу. За үзэгчдээ бас орой мэндийг хүргэе. Тэгээ Монголын сагсан бөмбөгийн хамгийн сонирхолтой 7 хоногуудын нэг өнгөрлөө. Тэгээ плей-оффын урсгалыг шийдсэн маш чухал тоглолтууд бол болсон. Өнөөдрийн онцлог мэдээллүүд ямар мэдээллүүдийн талаар хамтдаа зочинтойгоо ярилцах вэ? За плей-оффын эхний шатын цувралын 4 дахь тоглолтууд ерөнхийдөө болоод 3 багийн 4 тоглолтоос 3 баг нь бол улирлал нь дуусч байна. Тэгэхээр улирлал нь дууссан Miners болон Brothers, за Дархан United гэсэн эдгээр багуудын улирал дээр дүгнэлт хийгээд ярилцээ. Дээрээс нь цаашдын учраанууд, за Бодос Эпс гэсэн учраа, за дээрээс нь Шонхрууд болон Найтсын тоглолт бол энэ 5 бүхэнд хүрсний дараа өнөөдөр манай нэвтрүүлэг маань хүрч байгаа. Тэгэхээр өмнөх тоглолтуудын талаар ярилцсан. За хүлгүүдийн дараагийн учраа хэн байх вэ гэдэг тамбуудаа бас төвшүүлсэн ийм ярилцлагыг өнөөдөр бид өнгөрүүлэх болно. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд бол бас маш гал гарсан тоглолтууд болж өнгөрлөө. Тэгээд эргээд Оргил Мөнх болон Их Баттайгаа хамтдаа уулзцгаая. Тэгээд нэвтрүүлгийн тэтгэгчээр Teso Group болон IT Store-оор ажиллаа. Хамтдаа зочинтойгоо эргээд уулзцгаая. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Powered Powers ажиллаж байна. За тэгээд бүгдэн нь өдрийн мэндийг хүргэе, орой мэндийг хүргэе, үзэж байгаа үзэгчтэй бас орой мэндийг хүргэе. За энэ 7 хоногийн хувьд бас 4 дахь тоглолтууд бүгд болж дууслаа. Тэгээд эхнээс нь хамтдаа бас тоглолтуудын талаар ярилцаад явцгаа. Ер нь энэ 7 хоногийн хувьд хэр гал гарсан тоглолтууд болов? Ер нь тэгэл бүх зурлууд сонирхолтой болсон гэж хэлчихэд бол 3 дахь болов. Тэр дундаа Bisage Knights болон яг Шонхрууд багуудын зурвал хамгийн сонирхолтой зурлаар нэрлэгдэж байгаа шүү байна. Үр дүнд ч гэсэндээ яг энийг баталж чинь те яг одоогийн байдлаар 2-2 болсон байгаа. Тэгээ бид нар нэвтрүүлгээ бичиж явах цаг хугацаанд 5 дахь тоглолт болцсон байгаа. Үр дүнгийг мэдэхгүй ярьж байгаа шүү гэдгийг бас үзчихлээ. Тэгэхээр хэдүүлээ бас жоохон таамаг дэвшүүлээд яриад бас үзье. За энэ тоглолтын хувьд болохоор Ховд Шонхрууд баг хожил байгуулж харьцааг 2-2 болгосон маа шүү те. Энэ дээр Оргил Мөнх тайлбар дээр лөө. Тий. Сүүлийн 2 хожил авдаг тоглолтын дээр бол нөгөө эхний 2 тоглолтын дээр үсээ сайн байж даг. Өсвөрийн тоглолтууд гоё явчихлаа тийм. Оноо авалтын дээр урагш авалтын тоглолт хамгаалт. За эсрэгээр Батбаягийн тоглолт яг эхний тоглолтоо бодвол унсан ч гэсэн юу ч тогтвортой л байна. 10-аас дээш оноо авсаар он. Тэгэд энэ тоглолтын дээр ч нөгөө багуудын оноо авалтыг харахад Шонхрууд бол жигд 4-5 тамирч 10-аас дээш оноо авч байгаа. Knights бол 2 лигоноор оноо. Тэгэд Эрдэнэ цогтын оноо авалтууд их таархан байгаа. Согор учраас сүүлийн хожигдол хүлээсэн 2 тоглолтын дээр бас л таарав оноо авалт юу хангалтгүй байгаа. Тийм, самрын үзүүлэлтүүд нь яг хуучин тоглолтууд шиг байгаа. Энэ тоглолтын дээр нэг онцгойрох гэж үтсэн, гялалцах гэж оролцсон тоглогч байгаа. Юм маш. Гэхдээ тэр боломжийг олгоогүй. Тэр их сонирхолтой. Гэтэ яг олгоогүй юу гэхээр за энэ дээр Оргил илүү сайн тайлбар өгөх байх. Тэгээ Аз лигоноор тоглогчийн талбай дээр гарах минутын хувьд бас хязгаарлалт байгаа. Энэ дээр нөө 4-ийн зохицуулалтаас хамаарч байгаа. Эхний үед бол Ишибаши 14 оноо авсан тийм. 3-аас 3 исэн үнхээр сайн тоглолтыг үзүүлсэн баруун 4 чичлөө. Тэгэд гол нь нэг болон 4-р үе дээр Аз лигонорууд яг л Монгол тоглогчийн статустай байна. Нэг одоо Америк юм уу Европ лигоноор тамчтай тоглож болно. За 2 болон 3-р үе дээр статус нь яг лигоноор тоглогч руу болоод хувирч байна. 2 Америк тоглогчтой Warren Ward-тай хамт Ишибаши гарч болохгүй. Нэг 4-р үе дээр тэр хоёрын нэг нь тийм гарч. Тэр нь тийм. Гэхдээ юу гэдгийг яг тийм шидэлтэн орцсон, шидэлтэд барьсан тоглогчийг 2-3-р үед бүтэн суулгах тийм шаардлага байгаа. Гэхдээ одоо энэ дээр би ижлээ засгалжуулагчтай яг энэ тал дээр айгүй нухацтай ярилцсан. Гэсэн чинь ижлээ засгалжуулагч бас ер нь айгүй гоё томтой юм надад хэлсэн л дээ. Яасан гэсэн чинь World War 2 мэдээж талбай дээр байна. 2 болон 3 дугаар үе дээр. За нэгийг суулгалаа гэхэд Ишибашиг оруулах боломж яг үндэ бас хэцүү. Яасан гэсэн чинь төгөл рүү өөрөө холбогдсоор тоглоно. Тэнгүүтээ Эрдэнэ цогт инх хамглан гэсэн 2 тоглогч байралд авцсан. Хоёулаа нөгөө нэг Ишибашигийн байран дээр 2 завчин дээр булан дээр очиж товтлохоо эхэлдэг 2 тамирчин. Тэнгүүтээ төгөл дээр гараад ирчих юм бол Warren ч гэсэн тэр 2 завж руу явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр Ишибаши нөгөө талбай дээр товтлогооны үүрэг өрөлцөө тэр яг нэг тийм импакт байхгүй болчих гээд байгаа байхгүй юу. Тэгээд Ишибаши ороод ирэх юм бол Эрдэнэ цогтын тоглолт болохгүй мэдээж тоглолт төгсгөл дээр Эрдэнэ цогт байж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд ер нь тэр нөгөө байралд авцгаар айгүй хэцүү. Тэгээд ижлээ засгалжуулагч хэлж байгаагаар бол Василевич засгалжуулагч Ишибашигийн минутыг харин ч гоё зохицуулаад
Тэр тоглогчоос одоо багтаа те авж болох бүх зүйлийг авч гаргуулж чадж байна гэсэн зүйлийг бол хэлсэн. Ward-ийн яг энэ сүүлийн тоглолтууд нь бол болоод дажгүй тоглолтоо үзүүлээд байна шүү дээ. Нөгөө өмнө нь жоохон дутуу үнэлээд байснаа бодвол явц дундаа Ward гайгүй болоод байх шиг. Гэхдээ яг их баттай миний санал нийлээд байгаа нэг зүйл нь төв тугаасаа суугараа байгаа юм чинь Ward-ыг суулгаад Warren Ишибаши хоёрыг зэрэг ашиглаад явж болохгүй байсан юм хата дасгалжуулагч дээр. Одоо яг минут тугаах тал дээр бол Пэл байхаар бас хэцүү шүү дээ. Гэхдээ энэ бүхний хамгийн сайн мэдээд байгаа нь тулаад тасалжуулагч байгаа байхгүй юу ер нь. Тийм. Туласгалжуулагч болон өөрийнхөө давуу талыг гоё ашиглаад байна те. Учир нь ер нь олчж байгаа юм шиг надад санагдаад. Одоо яг бид нар ингэж ярьж байхад магадгүй Учир нь олж л байгаа. олцсон байж Олцож магадгүй. байгаа. Яг энэ тоглолтын дээр яасан бэ гэхээр цөмөрөө яг ажиллаж исэн шүү дээ. Дээр ярьж исэн яриа юу байсан бэ гэхээр Knights тоглолтыг амар ихлүүлсэн байхгүй. Тэгээ за ер нь Knights ингэж залаад энэ чихтэй өнөөдөр хожлоо аваад явчих юм шиг байна да гэд ярьжсэн чи 2 дугаар хагас завсарч орж ирээ бүх юм оронгоор иргэцэн. Тэгээ тулгааг очоос дундуур нь ярилцлага авсан. Эхний хагасд багийнхаа тоглолтын юунд хамгийн сэтгэл дундуур байв гэсэн чинь бөмбөг алдалт маш их байлаа. Ийм алдаануудаа заслаа гэж зарим зүйлсээ бол хэлээгүй нууж байгаа тий. Гэхдээ яг цаана бол маш их зүйлийг өөрчилсөн байгаа байхгүй. Тийм бүр өсгөөгийн 2 дугаар хагасын тоглолтод Батбагийн тоглолтод сэргээд Weasley хийгээл хэлсэн чинь Knights бүр 2 дугаар хагас цэгэл авах болчихсон. Тэгээд Bayern Weasley яалтчгүй бүр нэг нөхцөл тооноо авдаг. Тоглолтыг арандаа бүр тултал хийсэн тий. Гол нь яг нэг чухал үед бүр нэг багаа сэргээсэн тоглолтыг эргүүлсэн тийм даагар шидэлтүүдээ бүр арай л амар их. Бас Bayern Weasley бас плей-оффын дундаж оноо авалтаар одоо бол плей-оффт тэргүүлж байгаа юм билээ. Тэгэхээр бас ямар өндөр түвшний тоглогч вэ гэдэг нь бас энд яг үзэгчдэд бас харагдаж байгаа болов уу. Тэгээд бас мөн дээрээс нь Bayern Weasley-гийн за өмнөх багт байхдаа хэр нөлөө үзүүлж байсан. Одоо энэ багт хэр нөлөө үзүүлж байгааг хамтдаа бас харцгаая. Тэгээд тэрэн дээр бас илүү дэлгэрэнгүй яг уг тамирчин яг л форма маш сайн хадгалж байгаа ер нь тамирчдын нэг л харагцсан надад. Ер нь бол өөрийн хийх ёстой юмыг л тултал хийж байна тий. Үзэгчтэй нэг тийм үнцэг аваад ирсэн шүү дээ. За Weasley-г авлаа гэд арайчтай бас уйлрлаа дандаа тэрүүн байрд нэгт бичигдчихсэн багийн эсрэг хожино гэж юу байсан гэсэн үнцэг байсан. Гэхдээ үнэхээр Weasley ийм тоглогч учраас бид нар тэгж яриадсан байхгүй юу? Тийм. Энэ статистик ер нь нотолчихж байгаа шүү дээ. Тий одоо Ross байсан бол жишээ нь бодъё л та. Нэг тоглолтод 25 оноо нөгөө тоглолтод нэг 11 оноо ч юм уу тий. Нэг юм хэлбэлцэлтэй байгаа байхгүй. Weasley-гээс тоглолт болгонд ирэх ёстой оноо нь ирдгүү гэвэл ирдэг. Тэгээ нэмээд хаан шохруудын тэр Монгол тоглогчтой бүрэлдэхүүн гээд бодоход бүр илүү хүчтэй болчихж байгаа. Бил шиг ийм амар хамгаалдаг тоглогчийн хажууд Weasley шиг ур чадвартай довтлогч байна гэж бодохоор хаан шохрууд угаасаа аюултай болчихж байгаа хгүй. Тэгээд энэ цуглал нэг зүйл байгаа нь дандаа 2 легионоор Warren Weasley хоёр бүх тоглолтод оноо авалтаар тэргүүлээд яваад байгаа. Тэгээ ингээ Монгол тоглогчдоос орж ирж байгаа одоо тоглолтод үзүүлж байгаа довтлооны нөлөө нь хаан шохрууд руу шилжчихэн гурт хаан шохрууд тэр тоглолтуудаа хожил аваад байхгүй. Одоо Эрдэнэ цогтын яг сүүлийн 2 тоглолтыг ярих цаг хугацаа болсон уу гэж хэлсэн байгаа. MVP авснаас хойш 2 тоглолт нь статистик нь бол огцон мончлаа. Тэгээ яагаад байж болох уу? Өөрөө их нэг дайрах сонголтыг хийхгүй байна уу? Тоглолтын тайлбарлаж байгаа үний хэвд чи юу хэлмээр. Эхлээд мэдээж плей-офф гэдэг чинь нэг хүний хэсгсэн мөнгөчөөс байж болно шүү дээ. Өндөр өнөө авалтууд. Тэгээ гол нь за Эрдэнэ цогтыг ярихаас өмнө Weasley Warren хоёр дээр нэг том зөрөө байхгүй. Сая дундаж оноо авдаг харахад нэгээс 2 зөрөөтэй те. Гэсэн боловч Weasley өөрөө бөмбөгийг аваад ингээд довтон нүцээр уужгаад төгсөгдөг тоглогч биш. Warren бол тийм те. Warren өөрөө бөмбөгөөс талаар дайрах үедээ дайрдаг. Weasley үдэж ингээд багийнхаа бүх тамирчдад дамжуулалтаа өгөөд нэг 5 довтлогоон дээр бөмбөд гар хүрчсэний дараачаас Weasley довтлогоонуудаа найдвартай төгсөж байгаа байхгүй. Нөгөө талаас Warren шаардлагатай үед за нэгээс 2 дамжуулт нэг өглөө буцаагаад авлаа те. Тэгэл өөрөө довтлогооноо төгсөг нөгөө Knights-ын бус тамирчид ингээд нэг тоглолтоос гарчаад байна шүү дээ. Хийх хүчтэй байна шүү дээ. Хөдөлтөд явагдаад байна. Тэнгүүдтэй Weasley бол ерөөс тийм биш. Тулгасгажуулагчсан тэрийг өөрөө сайн мэдж байгаа. Багийн бус тамирчид тийш нэг тоглолтонд оролцоод байж хэвчтэй. Тэгээ Weasley гол нь төгсгөөд оноогоо авах бол болж байгаа дараагийн асуудалтай. За энэ тоглолтод тэгээд яг онцгой байсан супер тоглогч юм бол Арс Өсгөр. Би бол Өсгөрийг яг энэ статыг үзүүлээд тогтмол үзүүлээд явах юм бол асуудалгүй Knights-ийг ер нь шохрууд аваад гараад ирчих болов уу гэж. Тэгээ Өсгөрийн бас нэг онцлогчтой зүйл нь энэ тоглолтын өрчлөө шийдлэг аягүй сайн шийдсэн. Өөрөө алдаагчийг салгасан. Тэгээ өрчлөө шийдэлтэй нэг маш олон уралдагаас нэгээс 2-ыг л алдсан да. Тэг нэг тийм бөмбөгний төлөв тэмцлэн тий. Энэ тоглогч ерөөсөн. 2 дахь бөмбөг лөө бөмбөг царихт унах байсан ч бай, унахгүй байсан ч бай явдаг.
ямар нэг байдлаар. Тэгээ нөгөө сүүлийн 2 улирлын шилдэг тоглогч нар шүү дээ. Одоо Wesley ч өнгөрсөн улирлын шилдэг гадаа тоглогч, Warren энэ улирлын шилдэг гадаа тоглогч. Батуяг ямар шагнал авлаа, Өсөхбаяр ямар шагналт авлаа, шилдэг дасгалжуулагч нь бас Knights байгаад байна. Тийм болохоор энэ цуврал ийм сонирхолтой бас өрнөд байх шиг. Гэхдээ яг дасгалжуулагч дээр ингээ яривал тулга дасгалжуулагчийн нүүдэл бол үнэхээр надад бүр үнэхээр супер санагдчихэв. Тэгвэл эсвэргээрээ бас асуулт асуумаар байна л да. BCH Knights багийн ахлах тасгалжуулагч хэр ер нь оновчтой шийдвэрүүд гаргаж ийн гэж харж байна. Ер нь бол тэгэл өмнөх өвднөөц төр ч гэсэн хэлжсэн яг өөрийнх нь зэрэглэлийн хувьд бол би Васильевич тий Васильевич тасгалжуулагчиг бол яг нэг тийм хөгжлийн лигийн тасгалжуулагч л гэж байна. Яа өөрөө. Өөрөө Ингэж хэлэх юм. За хөгжлийн лиг боли шилдэг. туслах тасгалжуулагч зэ. За. Тэр нь бол өөрийнх нь намтар түүх тэрнээс болоод юугаар ирж исэн бэ гэвэл туслах тасгалжуулагчаар л ирж исэн байна. Тэгэд яг ингээд Knights-тай удаан ажиллаад эргээд одоо Knights юу гэдгийг энэ тасгалжуулагчтай удаан ажилласан болохоор ингээд алхах тасгалжуулагчийн ирэх мэдлэгүүд те ижлээ тасгалжуулагчтай зохицоод ажлын гэж тооцсны үндсэн дээр яг энэ байран дээр ингэж удаан байлгасан болов гэж бодож байна. Одоо ингээд энэ тасгалжуулагчийн хооронд ижлээ тасгалжуулагч байсан бол тулга тасгалжуулагчийн хоёрын хооронд бас нэг гоё зүйл өгөх байсан юм шиг. Одоо дөрөвт тоглолтын дээр тулга тасгалжуулагчийн хийсэн үйлдэлүүдийн хажууд энэ тасгалжуулагчийн хийсэн зүйлсүүд муу ах шиг. Тэгээ багаа нэг сэргээхгүй ах шиг. Тэгээ Эрдэнэ цогт тасгалжуулагч хоёрын хооронд ямар нэгэн зүйл байгаа байхаа. Би бол ингэж боддоо ш. Зүгээр яг толгоц салжуулагчийн эсрэг яг гаргалгаа бол одоохондоо байхгүй л байна л да. Олж чадахгүй байна сүүлийн үед. Бусаар тоглолт дунд одоо тоглолт үргэлжилж явах хугацаанд солилцоонууд оруулж байгаа шүү дээ. Тэр нь бол би айгүй гоё гэж боддоо шүү дээ. Яг мөнх төрийг гэдэг ингээд улирлын турш нэг төдийл ашиглаагүй тамирчтай мөнх төр гэхэд нэг талбай дээр орж ирэл хамгаалтаа ийждэг, самбраа авчдаг, нэг ганц 2 удаа 3-аас ийждэг те. Тэгээ плей-офф үед бол мөнх төрөөс тийм юм хүлээн шүү дээ. Тэгээд тэр болчихж байгаа. Тэнгүүтээ ахаад араас нь инх хамгаалан гих мэтлэн тамирчид өөртөө хувь тамирчдаас ингээд шалтгааллах зүйлсийг нь бол Васильевич тасгалжуулагч гаргадаг гэж би бол боддог. Одоо гол нь яаж наан нэгсээ чинь плей-офф эхлэхээс өмнө их ашиглаж иж плей-оффт бүр илүү сайжруулж ашиглах хэрэгтэй. Ер нь гэхдээ улирлын ашиглаагүй тоглогчоо плей-офф шууд гаргаад үзэх ч юм уу нэг арай илүү минут өгөөд чинь. Гэтэл гол нь ингээд та ингээд нэг зөв цаг тайминг байж болно. Олоод тэр ингээд нэг ротейшн багтдаггүй тамирчдаас ингээд юмыг гаргачаад байна шүү дээ. Тэгээ би чанс ийм угаасаа мөнх төрөөс тийм л юмсэн шүү дээ. Хамгаалчлаа нэг за 2 товтлогоо ийчлээ. Тэгвэл бид нар улирал эхлэхэд BCH Knights-ийн бүрэлдэхүүнийг харчаад ямар зузаан бүрэлдэхүүн бэ гэж ярьж байсан. Тэгсэн гаярт нь чин утаг, мөнх төр, тэ гамбаа. Бүр хамгийн их хөрж байгаа нь бол би гамбаа гэж байна. Хэрвээ базар үр байсан бол сүүлийн 2 тоглолт байсан бол өөр байх уу? Юу гэж бодчих. Би бол базар үрийг тэгж амар өөрчлөлт авчихгүй бол. Тий. Яг зүгээр тодорхой хэмжээнд бол нөлөө бол болох байсан болов уу гэж миний хувьд бол харж байна л да. Тэгэхээр бас нэг асуулт байна. Яалч энэ хоёр багийг хараад байхад бас Баярын Wesley-гийн хувьд Монголын бас нэг юм финалийн тоглолтыг үзсэн сэтгэл зүйч гэсэн хамаагүй дээр байна л да. Тэнгүүд бид нараа бас Warren-ыг ямар үйлдэл гаргасныг бас бүгдээрээ харж л байсан шүү дээ. Тэгээ бас Ward-ыг ч гэсэн ямар үйлдэл гаргаад техник авсныг харсан гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл дээр ер нь одоо энэ багийн лигонор тамирчдын сонголтыг ер нь яг арын албаны яг ямар хүмүүс ер нь шийдвэр гаргаж зохицуулт хийж авчирдсан болоо гэдгийг их сонирхож байна л да. Тэрнэр мэдээлэл нь. Ихэнхийг харахад бол дасгалжуулагч тэгээд багийн эзэн бас айгүй их нөлөө үзүүлдэг. Тийм, дасгалжуулагч санал бол баг яг үнэндээ багийн эзэн оролцохгүйгээр менежер дасгалжуулагч хоёр хийж явах хэрэгтэй зүйл тий. Олон улсын жишээрээ бол. Тэгтээ яг нэг Монголын нөхцөлд бас ингээд сонсоод байхад багийн эзний нөлөө нэлээд өндөр байдаг гэж бас сонссон шүү дээ. Тэгээд энэ нь ер нь багт хэр хор нөлөө одоо хөнөөлтөй байдیں۔ Энэ дээр юу гэж бодож? Тэр нь бол тэгээд нэг хүний шийдвэр шүү дээ. Тэгээд одоо хасын үлгүүд ч гэдэг юм уу SJIPS гэх те томхон багуудыг харахад бол тэр чинь тодорхой хэмжээний зөвлөлөөр ч юм уу те ингэж орж батлагдчихж эргээд яг багт ирж байгаа байхгүй. Тэгэхгүй зарим нэг багууд бол одоо зөвхөн багийн эзний шийдвэрч гэдэг юм уу ийм зүйлүүд сонсогддог. Одоо жишээ нь юу гэх юм ингээд хинэгч үт хинтээс үйл авчирсан алдсан тоглогчтой шүү дээ. Дамиж дөвнийг нэрлэж болж чинь өөр хинч үт ингээд. Яг хөө зөвхөн Монголд л байгаад байгаа жишээ бол биш л дээ. Дэлхийд ч байгаа. Сая сүүл одоо Sacramento Kings-ийн эзэн нөлөөлөд баг нь бүр плей-оффоос шууд Монголд хийж байгаа ч юм уу иймэрхүү зүйлсүүд дэлхийн бүх улсын бүхлэгт л байгаа л. Хэрвээ тоолборт байсан бол цуврал яах вэ? За шууд дараагийн дуусна. Шал уурлах. За дараагийн дуусна харж чинь хасны хөлбүүд тархан найт. Энд гэхдээ ер нь
Энэ тоглолтод Дархан Юнайтед амар хичээсэн тий. Амар хичээсэн, бүр маш хичээсэн. Би бүр өмнөөс нь харамсаад байсан. Тэгээ болж байгаа үйл явдал гэх юм бол ер нь 4-р үеийн эхлэл хүртэл Дархан Юнайтед хүлгүүдийг дээрээ гаргуулах боломжийг энэ тоглолтод огт өгөөгүй. Тэгэж амар хамгаалсан, тэгэж амар хичээж тоглосон. Тэгээ ер нь яг Дарханы залуучуудаас сэтгэл бол бүр яг энэ цуврал хамгийн их харагдсан тоглолт юм гэсэн шүү дээ. Өмнөх 3 тоглолтод юу болсон бэ гэхээр тоглолт болгон дандаа 19 дэх шонооны зөрүүтэй. Яг 11 12 11 тиймэрхүү зөрүүтэйс. Тэгээ энэ дээр бол Монгол тоглогчдын хичээл зүтгэл амар сайн байсан. Балжины амар сайн тоглосон. Дүлгөө нь бүр үнэхээр хичээсэн. Тэгээд өөрийнх нь байгаа байдлаас ч гэсэндээ ер нь мэдрэгдэжсэн л та. Тэгээд оройдсон бараг гэдэг шиг. Нүүслээс ялчгүй Баатар Эрдэнэ Барс бол. За энэ тоглогчийн талаар за уучлаарай нэрнэ. Үнэхээр Монголын номер 1 болчихж байгаа юм байна. Оо яг би чамаас бүр наад үгүй чи сонсох гэж ам авахгаас уучлаа. Яг нэг сарын өмнө цөмөр яг Барсол Болор Хэртэй хоёрын талаар нэлээд ярилцсан шүү дээ. Тэгээ яг энэ тоглолтоор хавь нотолцсон байхаа. Тэгээд одоо яг нэг хинийн ажилтанд гарч ирчээд байна гэдгээс шууд харагдах л байх л та. Тэгээд Барсагийн 40 оноо тий? Тий 40 оноо. 40 оноо 5 самбар 5 бөмбөг таслалт 68% довтлооны Эцний хагас 5-аас 5 гэж шийдсэн үйл. 20 оноо авцсан явжсэн тий. Бүгдийн тэр 145 дээрээс 5 шийдэлтэнд тавуулаа. А за тэгээ нэг хүний тоглолт бол үнэхээр гоё байсан. Энэ тоглолт бол мэдээж бас нэмэлт цаг гаргасан тий. Энэ жил анх удаага цагирган дээрээс довтлсон. Тий. Яг тэр төрсөн өдрийнхөө дараагийн тоглолт дээр нэг цагирган дээрээс довтлоод арай чадаагүй. Тэгээд хүслээ ямар ч тач гүцээсэн гэдэг шиг. Тэгээ одоо энэ нөгөө ариун бол дасгалжуулагчийн арын алба нь өөрөө их зузаан. Одоо ингээд би бол яг бодоодсон байхгүй юу. За мазутис дасгалжуулагч, ариун бол дасгалжуулагч хоёрын хооронд яг нэг юм туршлагын зөрүү гарах юм болов уу? Гинэт тогтсон ерөнхий дасгалжуулагчийн суудлын дээр очсон болохоор ариун бол дасгалжуулагч жоохон туршлага гутах гэдэг ах болов уу гэсэн нөгөө ард нь байгаа хүмүүс нь өөртөө асар том туршлага болохоор тэгээд энэ хүн чинь өөрөө тоглогч байсан хүн болохоор тоглогч нараа амар сайн мэдж байгаа болохоор нэг тийм үнэхээр юугаар ч дотохгүй туршлага нь саад болохгүй юм шиг тийм амар өндөр үнэлэмж их олон толгой ажиллаад байна л да. Үнэ яг үнэ. Тийм, Мазутис ариун болд нэмээд Томих те сэргэлэн гэдэг юм уу. Энэ маш олон толгой ажиллаад байгаа байхгүй юу? Хэрвээ за одоо жишээл бас нэг асуулт байна л да. Хэрвээ зүгээр баг импорт тоглогч дээрээ ч юм уу юун дээр ямар нэг өөрчлөлт оруулсан бол өмнөх тоглолт дээр хожил байгуулах боломжтой байсан бэ гэж харж байна. Яг өмнөх тоглолт тийм Дархан Юнайтед. Тэгэхгүй ер нь зурлаг нэг арай нэг ойрхон дуусгах боломж гэж харах юм бол тэр сүүлийн 5 номер нэг 5 номер шиг 5 номер авид ирсэн бол арай өөр. Би бас тэгж бодоод байна. Ядаж Брайс Джонсон хэвээрээ байсан бол тий. Түүлийн 2 ажилтай. За 2 нь чээс. Нэг хожлол яг авчих. 2 чээс арай сэрвэлжлээ. За 2-ыг хожиж л та. Одоо нэгэнтээ дууссан юм. Энэ тоглолтын нөгөө юуны Дархан Юнайтедийн ойрхон жоохон хэсэг байсан. Дээрээс ч их ажилласан. Тэгээд дүлгүүн амар хичээж тоглосон байхгүй. Тоглолтын дээр нь тайлбарлаж байгаа хүмүүс ч гэсэндээ мэдрэгдчихсэн баг. Тэгэнгүүт ингээд Мазутис тасгалжуулагч нэг сони юм байдаг. Одоо Дархан Юнайтед лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй багуудын нэг те ер нь их хин жинзинер байгаа те. Гэтэ яг Монголд нэг 97 98 2000 оных нэг жинзээ гэж бол хэлэхгүй байх. Америкт л яг 97 ороо явах. Гэтэ энэ тоглогч нартай арай өөрөөр харьцах хэрэгтэй юм шиг надад санагдсан. Яг миний харсан зүйл нь ингээд нэг 10 удаа загнаагүй 9 удаа загнасны нэгийг л би харцсан байж магадгүй. Гэтэ ингээд амар хичээгээд алдаа гаргасандаа тилтрээд дүлгөө ингээд уйлаад толгоо бараал айгүй хэцүү байдалтай тэр сэлгээний суудлал руу сууж хахад нэмж ирээд ингээд жоохон загнаад байгаа нь улам унтраад байгаа юм шиг. Мазутис тасгалжуулагчаас Дархан Юнайтед цаллах цаг нь болцсон бахаа. Надаас яг нэр чинь нэг бодол байна зөө. Тэр дасгалжуулагч яг одоо ингээд залуу тамирчтай ажиллаж байгаа тэрийг нь мэдж байгаа. Тэгтээ тэгсэн хэрнээ хүн чинь ингээд за алтгатан зэмэлчин ингээд оногт нь бас ингээд жоохон урамшуулах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд ингээд алдаад тэг ингээд амар гой шидэлтийг хийгээд үнэхээр ингээд багаа сэргийх тоглолт хийж байгаа чи хүртэл цагнаад байгаа байхгүй юу. Тэг би тэрэн дээрээс гайхаад ямар сони ингээд багаа унтраадаг төрлийн ингээд ийм коуч вэ. За надад өөр үнцэг байна. Франк Гарсиа шүү дээ. Манай Amazon-сын дасгалжуулагч. За тэр хүн 40 оноогоор хожиж исэн ч бага загинж. Тэгээ нэмээд эрэгтэй хүмүүсийг биш бүр эмэгтэй хүмүүсийг загинж байгаа. Тий. Тэр өөрийнх нь хувилбараар биш тэнцэн 3-аас өөрийнхөө эрх мэдлэр 2 холын шидэлтийг оруулсан байсан ч эргээд сэлгийн цухтан загинж гэдэг юм уу. Тэгвэл энэ үнцгэр яах. Би яг Дарханы нэг тоглогчтой заяа. За хэднэрийн л би нэг Дархан Юнайтед багийн тамирчинтай 2 цаг гаруй ярилцаж суусан. Тэрний цаг гар нь ер нь Мазутисын талаар ярилцсан байт юм. За. Тэн чи ингэж байгаа. Дарханы хамгийн ахмад тамирчин Сумья Узар 1999 онд төрсөн. Тэгэхээр
маш залуу бүрэлдэхүүн байгаа шүү дээ. Тэгээ мазутист дасгалжуулагчд бол бүгдээрээ дуртай хүлээн зөвшөөрдөг. Бидний ингээд саксофон бөмбөгийн ойлголтын үдийн нээж өгсөн гэж үлгүүрээ хэлж ийсэн. Гэхдээ тоглолтын дуур одоо яг түрүүний олон гэлдэг унтраадаг гэдэг дээр бол бас л тэр хүн санал нэгдэж ийлээ ингээд. Яг ингээд бүр нэг айгүй их дуу чимээтэй ингээд өндөр хэмнэлттэй тоглолтоос буцаас сэлгээрээ суухад тэр хүн ингээд нэг өөрөө бас нэг тоглолтоо хараад те нэг скин зурцлагын санал юм 50 мэдрэмжийг аммаар аваа шүү дээ. Тэгвэл ингээд араас нэрэл марч чадахгүй тий. Ер нь ингээд орхитгүй юм билээ. Араас тэнгэл яваал гэдэг юм билээ. Жохон тийм гоншигнуур маягийн юм шиг байгаа. За тоглолтын шилдэгүүд харагдчихээн. Барсуултын бол ялчгүй гайхалтай тоглолттой өдөр байсан. Тэгээд Дархан Юнайтедийн 2 легионоор тоглогч нь бол бага оноалтаар тэргүүлсэн юм байна. Монгол тоглогч нар нь бол нэлээд жигд 3-4 тоглогч 10-аас дээш оноо авцсан явж байсан шүү дээ Дархан Юнайтед. Тийм бидний нөгөө яриадсэн чинь талбай дээр цагур өмсгч юм өгсөн чинь сайн тоглоод 14 10 юм уу тий. Ямар амар ширүү хэлж байна. За тэгээд өмнөх дугаар тэгж яриад үстэй. Тийм. Алхтгал хүн байна гэсэн. Би Майк Майерсыг анх ирээл нөгөө CV-г нь хардаг байхгүй юу? Тэгээд осоод нь бол бүр дандаа том осоо амар Турк, Франц, Итали, Испани ингээд том сакстай орнууд усахгүй. Тэгэл харсан дандаа 2 дугаар лиг, 3 дугаар лиг, Испани дээр чинь бүр тэнэг болон шатлалын сакстай шүү дээ. Бараг 8 лиг, 8 дивизионтэй төвчлээ тий. Тэг яг бодит дээр хүртэл айгүй том залуу байхгүй юм чи тий. Би хаа өргөн нь амар том бүр юм арга залуу байл шүү дээ. Гэтэ доороос алдаад байдаг бас төв. Гэхдээ ер нь ингээд Монголын лигт ирээ тий. Гадаадын лигонууд аль улсын аль дивизионд тоглож исэн гэдгээр хүртэл ялгараад эхэлж байна шүү дээ. Одоо дасгалжуулагчийн хувьд ч гэсэн Монголын Сингапурээс дасгалжуулагч Испани 4-р дивизионч гэдэг юм уу эргээд асуулгуудын дасгалжуулагч ямар хэмжээнд байлаа ч гэдэг юм уу ингээд энэ нь бол надад гоё санагдчих. Ингээд ус тосоор ялгарч байгаа гэх юм уу. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд одоо болцсон баха Мазутис. Тийм Мазутис болсон. Одоо үдээс дээр залуучууд айгүй гоё ингээд бараг л нэр аавсгийн заагаад өчлөө тийм мэрэгжлийн саксофон бөмбөгийн үтээчний суурин тавиад өчлөө шүү дээ. Би бол тоглох хэрэгтэй гэл. Балжин нэмийн өмнөөс амар баяртай. Хамгийн одоо авууштай тоглогч гэх юм байна. Одоо тэгээд дараагийн асуудал гэх юм бол Дархан Юнайтедийн арын албаа хийсэн тэр гоё залуучуудаа багтаа хадгалж ахиж үлдэх гэж нэлээд ажил болох байгаа тийм. Балжин нэмийн мэдээж багууд сонирхон, тулгыг сонирхон, идэр жохлон сонирхон тэр нь холбогчийн байрал дээр дутагдaltaй байгаа багууд дөлгөөнийг сонирхохыг үгүйсэхгүй шүү дээ. Тэсэндээ сүүлийн тоглолтын дээр аа. Бүрэлдэхүүнээ хадгалж үлдээд яг багийн эзэд хөрөнгө оруулагчдын зүгээс том хөдлөөд нэг туршлагатай 2-3 тоглогчтэй. Тэгээд нэг чанартай 2 импорт. Авчираад ирэх үйлрэл тоглох юм бол туршлагатай тоглогч нь Монгол тоглогч байх хэрэгтэй тийм. Легионер биш. За бид бүгдээ бас Барсвалтын 40 оноо авсан. Одоо харагч байна. Тэгээд энэ тоглолт болохоор бас 23-аас 24 оны улирлаас хойш нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан монгол тоглогчид харагдж байгаа юм билэ. Тэгээд энэ дээр бас Баянбаатар бол 2 удаа орж ирсэн. Баянгол арчсан Баянбаатар улирлыг Баянбаатар ч одоо 3 улирлын өмнө бүх оноо олтыг тэргүүлж илүү монгол тоглогчтой. Тий. 3 уу? 3 баха тийм 3 улирлын өмнө баха тийм. Тэгээ 3 улирлын өмнө. Яа нөгөө багийн эзэн талбайд гарч тоглолдог. Тийм л баг байлаа гэж. Барсуултын дундаж юм уу тий? Барсуултын дундаж. 2-2. Юнайтед ямар ч дараан байхгүй гэлийг баталсан статистик биш үү? Үгүй тэр нөгөө most improved player гэдэг шагналчин бүр ингээд онготын оролцсон юм шүү. Бүр амар болгоцсон юм шүү тий. Бүр өөртөө ихтэй болсон харагдаж байна шүү дээ. Яг энэ үзүүлэлтээс хараад. Тэгээ нэг зүйл сонссон энэ 7 хоногт одоо ингээд нөгөө бурхан болсон дасгалжуулагч байгаа шүү дээ. Багийнх нь залгаад уцаа авахгүй байсан. Тэгээ ингээд гэрт нь очисон чинь ер нь оройн унтаал өглөө сэрээгүй ийм зүйл болсон. Тэгээд энэ хөрсөн биеинд нь хамгийн түрүүлж ингээд нэг юм хүрээд яах зөрөгтэй хүн олдоогүй тийм Барса энэ дасгалжуулагч хоёрын хоорондын харилцаа дотн байсан. Тэгээд тэр дасгалжуулагч ч гэсэндээ өмнө хэлжсэн юм байл л дээ. Энэ хүүгийн ур чадвар Монголын лигээр хязгаарлагдахгүй гэд хэлжсэн. Тэгээд ер нь энэ хоёрын хоорондын харилцаа бол маш дотн байсан. Тэгээд хөрсөн биеинд хамгийн их хэлж хүрсэн бас багаас нь Барса байсан юм бэлээ. Тэгээд араас нь MVP авч байгаа. Тэгээд бас нэг дасгалжуулагчтай харуулж нотлохыг хүссэн зүйлүүд бас Барсад байсан баг. Бүх юм л тэгэл давхар хурцлсан юм шиг санагдсан. 40 оноотой тоглолт нь бол гайхалтайс. Одоо бид нар ингээ насын бодонгорт 21-тэй шүү дээ. 21 настай 40 оноо авсан монгол тоглогчийн жишээ би бодсон. Гэхдээ бас сайн мэдэхгүй юм. Хэцүү баг. Гэхдээ бүр одоо байхыг бол үүсэхгүй байна. Бид нөгөө статистик үзүүлэлт өгтлөөгүй байсан үеүүд байгаа учраас мэдэхгүй байна. За Барса бас ингээд хийлэг тэр дүүн гэж бас
амар охин Охин байгаа. тий. Түүнээс тэр бас нэг хэдэн жилийн дараа тэр охин бол бүр цойлох. Тийм амсаас Одоо 10 жилээ төгсөж байгаа охин байгаа шүү дээ. Тэгээ ер нь яриад идэм байл шүү дээ. Үу Барсаг идмэн Барсагаас авир шүү дээ яриад идэм байл шүү. Тэр охин бүр гэтээ бүр үнэхээр амар юм билээ. ер нь бол нэг хоёр тоглолтын үз амар уран юм бэл. Яг тийм амархаар хэлдэг бай. Гэтээ үнэхээр би бишэр сайн дээр. Тэгэхээр бас нэг юм ген гэж байгаад байна тий. Ген ур чадвар гэж юм байгаад байна. За тэгээ ямар ч тач бас эхний хоёр тоглолтыг харлаад хасны үлгүүд багийн хувьд ч гэсэн 4-0-оор маш амжилттайгаар бусад бүх багаа тэргүүлж төрүүлж бас амралтыг авч чадлаа гэж харж байна. За тэгээд хэсэг хугацаанд завсарлаад яг өчигдөрхөн болсон тоглолт хоёр тоглолтоо үргэлжлүүлэн хамтдаа ярилццгаая. За тэгээ нэвтрүүлгийн ивент итгэгчээр шунан дурлан момтыг зөвхөн KFC ажиллаж байна. Нэвтрүүлэгт эргээд автоморил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент итгэгчээр хамтаа бүтээсэн 30 жил TESO Group ажиллаж байна. За дараагийн сэдв рүүгээ хамтдаа шууд орцгоё. За дараагийн сэдв болохоор SG Apes болон Завхан Brothers багийн тоглолтууд болж өнгөрсөн. За тэгээ 4-1-ийн харьцаатайгаар бас нэгдүгээр шатыг SG Apes баг дуусгасан байгаа. За энэ тоглолт юу болж өнгөрөв гэж харж байна. За цуврал нь бол 4-1-ээр дуусчлаа. Тэгээ нэг цувралд хожил авахад баасанд орж ийн үлээ маш их байсан. Тэр тоглолтын араас өгсөн ярилцлага нь бас ер нь энэ цувралын гол сэдвүүдийн нэг байлаа. Тэгээ баасанд оржиг ахад тэр тоглолтоо хадгалахгүй яасан тий хадгалсан шүү дээ. Яг энэ тоглолтын дээр бол хадгалаад 20-с дээш оноо авсан сайн тоглолт байсан. Гэтэ яг асуудал бол нэг тийм Brothers-ийн асуудал за юунд байна? Энийг л та хоёрт тавья. Энэ асуудал тавья шүү. За. Тэгсэн. Одоо юу гэдгийг Улирлын 2 дугаар хагастай багийг плей-оффын шатанд гаргаж ирээд ер нь нэг багийн системийг өөрөө багт систем суулгах биш багийн системийг өөртөө суулгаад энэ дээрээс ямар шийдвэр гаргаж болох уу гэдгийг ер нь мэдрээд болж исэн дасгалжуулагчийг яг плей-оффт ороод ирсэн чинь халаац. Хамгийн чухал үе тий. Хамгийн чухал. Тэгсэн чинь хэн дасгалжуулаад ирсэн гэсэн чинь нэгдүгээр Маккензи Мур. За би бол гавыг дасгалжуулагчийг яг тэгж бас үндсэн супер шийдвэрүүдийг гаргахгүй болов уу гэж бодчих. Хожил авсан тоглолтын дээр бол Маккензи Мур тэгээд багийн эзэн хоёр гаргаж байгаа. Багийн эзэн дасгалжуулж байгаа. За одоо за Мөрөөс салах цаг ер нь болсон уу Brothers? Мөрөөс одоо хагцсан дэрсэн. Тий. Одоо бол бүр багийн баг 60-аас дээш хувь, 70-аас дээш хувийг өөрийнх нь уран дээр үүрээд Завхан Brothers гэдэг баг энэ тоглогчийн дараагийн лиг лүүгээ тий дараагийн ажлаа олох одоо анкет нь болчиход байна шүү дээ. Надад бас ингэж ажиглагдаад байгаа шиг Завхан Brothers багийн хувьд бид нараас түрүүн ярьсанчлан Монгол тамирчид чанарж байгаа хэвээр Монгол одоо тамирчид илүү ингэж чанарчид цаашаа багаа авч явдаг болох ёстой болохоос биш одоо ингэж легоноор тамирчид ч юм уу те ингээд багийг авч явдаг энэ нөхцөл байдал хамгийн буруу зүйл юм болов гэдэгтээ бол айгүй санал нэгж байгаа. Тэрний жишээ нь яг Brothers юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Бусад багийн гишүүд нь яг л мөрд өгөх ёстой, мөрийг л тоглоулах ёстой юм шиг л яг нэг юм мөрийн төлөө ажилладаг хүмүүс шиг л харагдаад байна. Тэрний голтын тоглолтоор ч гэсэндээ харагдсан биз дээ Монгол тоглогч санаа. Тийм би бол мөрөл тийм гэж бодъё. Би бол яг үндэ Brothers-ийн Монгол тамирчдыг ерөөсөө тийм сул бүрэлдэхүүн гэж бододгүй. Тийм. Яг уу дутуу байрлал мэдээж Монгол төвийн тоглогч те. Тэнгүүтээ бас нэг нэн шаардлагатай дутмаг зүйл нь одоо цэвэр албан тоглогч. Хүлгүүдэд Томи одоо тэ бэлгүүн байдаг, Apes муу шуу зол жаргал гэж байдаг шиг Apes Brothers яг нэг тим тоглогч. Цэрэнбаатар байх шаардлагатай. Яг за яг Цэрэнбаатарын туршлага тоглосон жил тийм ч гэсэн яг үндэ тэр чинь Цэрэнбаатарыг одоо бол том тоглогч гэж хэлэхэд хэцүү шүү дээ зүгээр шулуухан л хэлэхэд. Тэгээ минь хоёрыг тийм үүрэг дээр авчирсан баг гэтэл минь хоёр энэ үйлрэлд оржсангүй. Brothers үйлрэлийн турш өнгөрсөн үйлрэлд металл 4-тэйгээр шүрдүүлсэн ч гэсэн тоглолт тутгалд ойрхон байсан байхгүй юу? Тулаг баасан дөрж өөр өндөр оноонууд аваад энэ үйлрэлд бүр дүлгэн бүр нэмээд ороод ирсэн. Тэгээд гол нь тоглолтын төгсгөл. Яг энэ тоглолтын төгсгөл дээр ч гэсэн мөр нэг бүр шал дими хоёр бөмбөг алдаж өөрөө дайрж орж байгаа. Тэгээд баасан дөрж бас нэг шаардлагагүй ганц хоёр юм хийсэн юм. Юусе ингээл төгсгөлийг өөртөө алдааддаг байхгүй юу? Баасан дөрж сүулт нэг дайраад ордыг. Гэхдээ тэр дайрах сонголт нь мөрт байсан бол илүү ашигтай барыг цуврал 3-2 ч юм уу болох боломжтой байсан. Наач яг анханасаа ихтгэл хүлээлгээгүйгийнх нь алтай юм шүү. Бас нөгөө багийн лидер нь Монгол тоглогч биш байгаад байгаа. Тэг би бас яг тэгж юм шиг. Анханаас нь хундамаа ингэж зөв цутгаад зөв яваагүй
Тэ холыг хараагүйг л харгаа байхгүй. Баасан дүүж туллага түлхүүн мөрөн гэсэн тамирчид бол яг үндэ шаардлагатай үед бол 20 оноо хангалттай авах тамирчид шүү дээ дуулагчид. Одоо баасан дорж бол удирдлагын туршид, плей-оффын туршид хамгийн тогтвортой тоглолтыг үзүүлсэн яг Бродерсын ганц тоглогч байлаа шүү дээ. Одоо тийм нөгөө тулга түшиг хоёр гэж нэг хоёр ихний Амин Томс, Осор Томсын хоёрыг байна. Нөгөө хамгаалтын нөлөөнөөс гоё юм тий тулгын. Би бол баасан доржиг ирэх үйлрэл өөр багтаар. Угаасаа яг энэ удирдлагын өмнө баасан дорж бүр өөрөө явах гээд үтсэн байхгүй багасаа. Тэгээд Бродерсын явуулаа үний тий. За надаа баттай хэлж чадах уу? Баттай хэлж чаднаа. Энэ бол баттай. Баасан дорж бол өөрөө явах гэж илүү. Тэгээд та санджуул удирдлагын баасан дорж нэг унжигэр байгаа тоглоогүй шүү дээ тий. Тоглосон ч нэг бол ихтэй биш. Ялч нэг багтайгаа нэг жоохон зөрчил байсан юм байна. Тийм тэгэхээр инх хамгаалалттай хамт явцсан бол Knights одоо ямар ах вэ? Бас нэг яриа өртөө тий. За ингэж төсөөлөд ярил их болох. Тийм зүгээр Brothers уйлрал дуусчлаа. Тийм саяны хэлсэнчлэн тамирчид нь одоо бид нар хасын үлгүүд ямар чадвартай үс харж штэ. Импортоос шалтгааллахгүйгээр одоо Барса 21 настай хүн 40 оноо аваад гэдэг ч юм уу Азаг хар Тэмүүлэн хар гэдэг ч юм ингээ Монгол тамирчтай ингэж тоглож Монгол тамирчтай чанаржуулах нь ямар хишигтэй вэ гэдгийг бид бүгд хараад ахад жилээс жилд ингээл мөртл итгэл хүлээлгээд нөгөө л нэг мөр гэдэг шигтэй ингэж орж ирээд байгаа нь л ер нь энэ багийг яг нэг юм дундаж яг нэг юм 5 6 байдаг л улиралдаа үлддэг, дээдлэгт үлддэг л баг болгоод шүү гэж байна. Одоо товчхон хэлэхэд багийн уламжлал систем гэдэг юм ерөөсөө хэрэгтэй байгаа байхгүй. Юу гэдгийг гадаад тоглогч, дотоод тоглогч бүгд нэг гэр бүл шиг болоод тий. Үнэхээр дотоод тоглогч болохгүй бол арын албанаас, тасалжуулагчийн албанаас за өнөөдрийн тоглолтод чи ингэж тоглох хэрэгтэй. Хүч нь энэ ийм бэрхтэлтэй байна. Энэ ингэж болохгүй юм ч гэдэг юм уу. Тэгэж юу яахгүй бол зөвхөн Маккензи мөрийн толгоогоор зөвхөн багийн эзний толгоогоор ингэж яваад идэг тоглолт. Дараа харин 56 сая тий. Бас өөр юу хин 56 сая. Даймстон өгсөн 56 сая. Яг хоо плей-офф эхлэхийн өмнө яг юм олон улсын зах зээлд төвийн тоглогч өндөр том залуу хайх бол маш хэцүү байдаг гэдгийг ер нь бүгд мэдж байгаа шүү дээ. Гэхдээ Stone Moore гэсэн энэ сонголтуудаас илүү нэг удаа аюултай сонголт хийгээд яг гэхдээ юу л юм бэлээ. Захын Brothers багийн менежертэй ярьж хахад Stone үнэхээр гоё байсан юм а гэдэг. Өөрөө ирэх гэсэн юм бэлээ л. Тэгээд яагаад тэгэхээр ингээд өмнөх жилүүдээс илүү турцсан, фит болцсон. Тэгээд өдөр болгоо одоо фитст байж байгаа сторигоо хийдэг ч юм уу. Занцсан биш үү? Энэ юм байгаа. Тэгээд надад стик сэтгэлдээ байна. Зүгээр энэ импорт тоглогчдыг ярьж байгаагийнхаа дэлмаар ер нь одоо ингээд Diamond Stone-ыг харсан ч тэр дэ мэдээлэл одоо мэдээлэл гаргаагүй ч гэсэн их сурвалжууд ер нь л бичсэн байсан шүү дээ. Эхний 1 сарын одоо цалингаа авчингуудаа одоо хаан тоглоод явж байгаа лээ бүр ингээд тоглоод яваад байгаа шүү дээ. Тэг ингээд манай Монголын лигийг арай л дорд үзээд байгаа ч юм шиг тий. Иймэрхүү үйлдэлүүд гарлаа шүү. Тий, иймэрхүү үйлдэлүүд маш их харагдж байна. Мөн дээрээс нь одоо плей-оффын тоглолтууд ирсэн байхад ихэлцэн ийм чухал тоглолтууд явж байхад хүртэл легионоор тамирчид ингээл энэ тийм баар сав хийсэн гэсэн мэдээлэлүүд маш их гарч байгаа байхгүй юу. Тэгэхэд ер нь бусад орны дэжгүй одоо ийм лигүүдэд ийм үйлдэлүүд ер нь гарч ил байд юм уу яа эсвэл Монголын лигийг арай жоохон дутуу үнэлээд байна уу юу гэж харж байна тэрэн дээр. Надад бол жоохон бухимдалтай санагдаад байна. Тэгэл дахиад нөгөө багийн арын албанаас илүү тэг гэрэн дээр тусах хэрэгтэй. Энийг бол хасын үлгүүд за тэгээд BCH Nice ч гэдэг юм уу SJ Ips ийм том багууд бол маш чангатуу гэрэг хийж байгаа байх. Тэгээд Omni Erdenet Miners гэх тэ. Тэнгүүт юу гэдгийг зарим багуудад нэг тийм арын албаны гэрэн дээр ч гэсэн суралцах хэрэгтэй зүйлсүүд байна л да. Тэгэхгүй ийм богино хугацаанд ашигтай шийдвэр гаргах гээд алддаг ийм тохиолдлууд байна. Яг наад асуудал төрж би ингэ бодох байхгүй. Эпсийн легионерууд наад шоудаад ингээд явчих гэсэн юм сонсох байх шүү дээ. Би одоо нөгөө хин биш дээ. Антони Смит, Кэри Вокер хоёр шүү дээ. Тэр хоёр зөв миний өдөр тийм спорт паб нэг клуб тоглож үзээ сууж ирснийг би мэд. Бусдаар одоо ингээд түүнээс хойш ирж байгаа легионерууд одоо ингээд Карнеги, Инжлийн Харис те Томс нэгэл бүх тамирчдаас Эпсээс тийм дордгоо тийм. Тэр баг Эпс ч өөрөө бас нэг ариал сайтай баг. Ер нь тэр нөгөө легионеруудын гэрээг бол айгүй сайн хийж өгдөг баг. Тэгээ өөртөө ч гэсэн легионеруудаа гой судалж авдаг баг. Тэгээд манай Stone бол шоудах тусмаа илүү сайн тоглодог тоглогч. Тэрүүгээрээ ч алдартай байсан та. Дараагийнхаа жишээ нь Ахмад байлаа. Тэрэлж авч ирчээд нэг 40 оноо аваад. Авгүй шүү дээ тэр чинь. За энийг ярил бүр яарсан. Юу. Үгүй нэг тийм зөндөө байгаа. Ер нь легионерууд
бол Ирүүлжүүлэхэд хончод маргааш 53 он авсан тохиолдол байна. айгүй хэцүү шүү дээ яг үнэ. За бид энэ маш онц сонирхолтой тоглолт болох Сэлэн бодноос Omni Эрдэнэ Miners-ийн хамгийн сүүлийн тоглолт харагдж байна. За мэдээж маш харамсалтайгаар 4-1-ээр үлрэл плей-офф ингээд энд хүрээд дууслаа. Тэгээ Сэлэн бодноос маань SJP-тэй одоо хагас шигшээд шалгарч үлдлээ. За энэ дээр одоо юу бодогдчих байв? Миний хувьд бол яг энэний өмнөх одоо тоглолт дээр ч гэсэн Ботлоор Эрдэнэ хамгийн сүүлийн шийдэлтийг хийгээд алдсан 1 онооны зөрүүтэй хожигдсон гэдэг ч юм маш харамсалтай хожигдлууд 2 хожигдол байлаа л та энэ талаар. Яг хоо энэний би яг энэ тоглолтын тайлбарт өөрөө орсон. Гэтэ яг энэ тоглолтын тайлбар дөнгөж эхэлж байхад өмнөх цувралын нөгөө дундаж харьцуултыг харуулсан байхгүй хоёр багийнх. Тэнд ингээд 2 онооны зөрүүтэй 2 гэсэн тооны зөрүүтэй стат нэгш байхгүй. Самбар довтлогооны хувь, дундаж оноо авалт, дамжуулалт, таслалт бүгд нэг дотор зөрүүтэй өгвөл 1.5 ч юм уу тийм зөрүүтэй. Ерөөсөө үнэхээр өөрхөн зөрүүтэй. Төгсгөлийн тоглолт бол харин одоо цуурлаа хамгийн хол онооны зөрүүтэй тоглолт болж дууслаа. Энд л өчөх байсан юм да. Яг энэ бол бас яг эргэлтийн цэг шүү. Энэ тэгээд үгийг гэхээр бас баясаа нэг тийм одоо тухтай бөмбөг эзэмшиж чадаа. Тэгэхээр бөмбөдөө жоохон төрсэн оролцсон. Одоо яг нөгөө баясаа сая доор Болор Эрдэнэт дамжуулт өгөөгөө гэдээ ярьж байна. Болкогийн тэр үед царай биеийн хилэмжийг харсан уу? Тэгээ тэр үеийн нэг тийм жоохон тээлтрэлтч гэх юм уу? Надад өгчгүй дээ гэсэн тэр харцч гэх юм уу? Яг нэмэлт цагт хэр нөлөөсөн бэ? Тий, нөлөөсөн. Болко урагшаа ганцаараа өрн поронд гарцсан шүү дээ. Яг гоо скрап арт нь өөрхөн байсан. Гэтэл Болко тогтсон бол баясаагийн шийдэлтээс илүү нэг ашигтай үйлдэл болох магадлал өндөр шүү дээ. Тэгэхээр бол тэн дээр мэдээж өвхөн зүг байсан баг. За тэгээ баясаа өөрөө шийдээд нэмэлт цаг үндсэн цаг дууссан. Тэгээд яг үндсэн цаг дуусны дараачаас Болко одоо тэр ногоон M-банк гэрэнэгийн лого шүү дээ. Сая одоо экраар гэж байгаа. Тэн дээр зогсоолсон. Тэгээ араас нь Баттуур Санжир хоёр очиж одоо нэг аргадаж тайтгуулаад байна. Энэ дээр за 2.10 хэдэн секунд хахад шидэж вэ? Маш их хугацаа шүү дээ. 2 секунд. Юу л болно шүү дээ. Юу л хийж болно. Цаан дөрөв. Ойлоо шийдэж шүү. Яа тэгээд инх баясгалангийн хувьд ч гэсэн өөрөө ч гэсэн бүр үнэхээр харамсаж байгаа харагдсан. Ядж байхад одоо сая ч гэсэн бас бид бичлэг үзлээ 2 ч удаа нэлээд хэцүү шийдвэрийг гаргачлаа. Тэгээд энэ хүний одоо сэтгэл зүй бол үнэхээр хэцүү байгаа ах гэж бол. Тэгээд сайн хажуугаар муу гэж яг нэг авууштай юм. Инх баясгалан хизээч өмнө сүүлийн шийдэлтийг өөрөө хийдэггүй л байсан байхгүй тий. Тэгэхээр одоо дараа удирлаас ямар болох ч юм бэлээ. Би одоо яг энэ багийн лидер гэдэг бас мэдрээд эхэлчихлээ шүү дээ. Саяны үйлдэлүүдийг харахад бол тий. Тэр дараа удирлаас бүр аюултай инх баясгалан гаргах юм л үү. Одоо нэг өөрийгөө мэдрээд эхэлчихвэл металд бол дандаа уугнаа гэдэг. За ер нь шийдэлтэй уугнаа шүү дээ. Тэгээ за одоо энэ яг Miners бодонсын эсрэг энэ цувралд бүр итгэж болох сүүлийн секунд хүртэл ингээд бөмбөгөө өөх сонголтын дээр Макдональдс бүр хамгийн найдвартай хүн байсан байхгүй. Одоо дараа удирч энэ тоглогчийг маш их хармаар байна. Гэтэ яг удирлын эхлэлээс төгсгөл хүртэл энэ үнэтэй тоглогчийг багтаа байлгах мэдээ санхүүгийн хувьд бол амар хэцүү баг. Гэтэ яг үнэхээр хармаар байна. Тим хэмжээнд маш гоё тоглогч байла нэг юм гоё хаамбал одоо юу ч гэмээр одоо энэ scrap дээр Cousins дээр Макдональдс дээр харагдаж байгаа нэг юм өөдөөс нь ингээл те амар хүнд trash talk-ууд яваалтай ням цогтын scrap-ыг маш их тухгүй дуулаад тэр нөгөө биеийн хилэмж энэ яа даам бэ гэсэн хэцүү харц марц те яг талбай дээр бол энэ цувралт амар юм өрнөжсэн те тэгээ тэр болгоод нэг юм унахгүйгээр сэтгэл зүгээ айгүй гоё авч яваад байгаа нэг юм гоё жишээг харуулсан. Тэгээ тэрийг бас манай тоглогч нар ч гэсэн хараад те за ямар ч юмд нэг юм сэтгэл зүгээ доктортой ойлгож чаддаг 3 тоглогчийн цувралт байлаа ш. За тийм мэдээж бид бүгдэд харж байгаа X factor гэж бас ярьдаг шүү дээ. Ер нь бол яг энэ Сэлэнг бодонс багийн X factor нь бол тулга байлаа. Үнэхээр гайхалтай. Сүүлийн хідэн тоглолт бол бүр үнэхээр гялалзаж чадлаа. Яг улирлын тоглолтуудыг харахад л улирлын тоглолтууд бас бүр үнэхээр яг үнэ хэлэхэд бол муу байсан гэж хэлж болно. Сэлэн бодонсын үзэгч фэнүүд ч гэсэн тулгад нэлээд сэтгэл дундуур байсан. Тэгээд плей-оффт бол үнэхээр өөрийгөө нөөцөлж байгаад гарч ирж харууллаа л гэж харж байна. Би болохоор тулгах дээр яг энэ цувралт бол бүр босоо дадлаг ташмаар тийм амар хүндлэмээр санагдсан. Тэгээд улирлын эхлэлийг би тулгыг сайн тавьсан гэж бодож байна. Харин 3-3 шигшээ багийн ороод ирэнгүүт тулгах дугаас минутын алдхой болоод ер нь тоглолтууд нь унтсан. Тэгээд Cousins ирсний дараа шал өөр тулга, плей-оффын тулга бүр өөр тулга. Тэгээд одоо ингээд бодонгуурт мэдгүй тулгахт юу нөлөөлсөн юм бол Cousins шүү дээ. Зөв Cousins тийм. Хүнд нэг тэ түшигтэй хүн байна гэдэг ямар том өөрчлөлт гаргаж болдог вэ гэдгийг харуулсан. Бат хоёр бас плей-оффт орж ирээд Cousins ирээд бүр үнэхээр өөртөө ихтгэлтэй шийдэжсэн шийдсэн болгоно ч гэсэн орчихсон.
Тэр бол үнэхээр гайхалтай байсан. За тэгээд бид нар сая бас импорт тоглогчдын талаар ярьлаа. Нэг импорт өргөцсөн бах юм. Тэр хүн яг энэ тоглолтод байсан уу байгаагүй юу? Bryce Johnson. Тийм. Bryce Johnson тийм чухал үед хийсэн. Bryce Johnson ер нь яг энэ одоо плей-оффын тоглолтуудыг хараад үзэхэд багт хэр нөлөө болов гэж би таадаас бас асуумаар байна л да. Тэгээд түлхүү бас яг нөгөө Cousins-ийн эсрэг яг тоглож байгаа хүн нь байсан шүү дээ. Тэгээд Cousins-ийн эсрэг хэр тоглоо, хэр сэтгэл зүйтэй тоглоо гэж харж байна. Би дархан байхдаа яг оноо олсон дүр мэдээж дархан чинь Miners байгаад бол арай урдан тоглолдог. Тэгээд бас арай дураараач тоглосон баг тий. За нэг бүр нэг соёл систем нь бүр ингээд нэг амар шигдсэн суудсан баг тэрээр зөв идэж чадсангүй үү гэж бодож. Тийм тэгээд тооцоонд ороогүй тоглогчлоо ер нь. Яг ингээд тэг хүчтэй давтар тоглодог, төв тоглодог тоглогч авчирна гэж хэлсэн шиддэг төв авах асуур аргагүй болсон ч гэдэг юм уу. Тэгэхээр Miners-ийг ярил л да. Бодноос бол одоо гарчлаа шүү дээ. Цааш зөндөө ярина шүү дээ. Miners-ийн Үгүй Miners-ийг ярьж байгаа шүү дээ би. Тийм. Гэхдээ одоо бүр яг бүр гоё ярья гэж. Miners-ийн яг энэ сая үзсэн тоглолтын өмнөх тоглолтын төгсгөлийг санаж байна уу? Болко 3-аас шийдсэн. Тэгээд тэн дээр талбай дээр биш үү те Cousins байхгүй учраас ороод оноо аваад авах боломж байсан уу? Тэр тоглолтыг санаж байна уу? Тэр яг дасгалжуулагчийн хувилбар үнэхээр явсан уу? Эсвэл хэрэгжээгүй учраас Болко 3-аас шийдсэн үү? Юу гэж хэрэгжсэн ч вэ, хэрэгжээгүй ч вэ тэр шийдэлт зөв шүү дээ бүр. Тийм амар зай гарцсан баг ч одоо шийдэхгүйгээ яг. Ер нь Болко шиг тийм шийдэлтийг үлзээ шиг Болко хоёр л ер нь. Би бол тэр шийдлээ буруудахгүй. Тэгээд зөвхөн миний бодлоор бас жоохон тэгж бодсон. Хэдий ингээд найдвартай юу гэх юм бол өчигдөр ижлээ коуч Сингээ бид гурав тоглолтын өмнө ингээд ижлээ коуч хувилбаруудын зураад харж байхад 3-4 хувилбар бейс юм байлээ. Доошоо хатгуулад болрод нөрө катэж гүвч гэдэг юм уу. Их олон хувилбар. Гэхдээ тэр чи яг тухайн моментд болж байгаа зүйл Болко сул гарсан уу сул гарсан шидэх ёстой юу шидэх. Яг гоо тэгээд нэг юм бол зүгээр л Болко зай байсан уу байсан шийдсэн үү шийдсэн тоглолтын дараа ингэж ярих үнэхээр амархан байхгүй. Тийм. Одоо өчтөр Miners-ийн тоглолтын төгсгөл бүр үнэхээр зүрх шимширмэр хэцүү байлаа тий. Их баясгалан доошоо ингээд нүрээ дараад хэдэн минут суув. Бүх тоглогчд нулимстай байна. Тоглолтын санчир нулимстай дуусгаж гин. Тэгээ энэ үйлрэлд орж байгаа нэвтрүүлгүүд дээр ер нь ингээд цаг хугацаа ойртой байгаа, зодод тайлах болцсон гэдэг мэдрээд байгаа гэдгээ өөрөө яриад байна. Удирлын эхлэлээс нөгөө Bison тоглох уу, Miners тоглох уу гэд асуудлууд үүссэн. Ер нь фэнүүд нь бол хармаар байсан. Тэгээд нэг сүүлийн байж магадгүй удирлуудынхаа нэг учраас өчтөрийн хожигдлоос бас хэцүү тусч чинь. Гэтэ энэ хүн чинь бас өөрөө айгүй олон хүнийг ийм байдлаар уйлуулж явсан хүн байхгүй юу? Тэгээд бүх юм цаг хугацаатай тэгээд харуулж байна. Miners-аас за нэгт McDaniels-ийг хармаар байна. Би бол McDaniels-д үнэхээр хайртай болсон. Тэгээд дараачаас нь бас T-ийг хармаар байна тий. Тэр гоё. Ямар гоё тоглогч байна. Энэ үлрэлийн хамгийн хайртай Ац 2 гэвэл тэгэл Ишибаши T2 л байна. T бүр ингээд за тэр хүн чинь Малайзта бол санчраа тий. Малайзта бол 25 оноо болон түүнээс дээш оноо авдаг. Гэтэл манай лигт ирээд нэгт өөрөөсөө өөр арга барилаар тоглож байгаа тий. Жохоо илүү өөргөн тоглогчоор тоглож байгаадсан дээр самбарт явж байгаа, бөмбөрөө шумбаж байгаа гэдэр бол үнэхээр гоё хөндлөмшгөл байлаа. Тийм. Амар гоё биш. Ер нь бол Miners-ыг яг энэ бүрэлдэхүүнээ хадгалж үлдээд тэгээд Санчо ах ч гэсэн Түр ах ч гэсэн ер нь сүүлийн уйлрал байж магадгүй гэж ярьж ирсэн. Энэ хоёр тоглогчийн оронд юу гэх юм бас илүү залуу ч юм уу илүү ур чадвартай юм тоглогч өдөрх юм бол ерөнхийн яг энэ Miners импортуудаа багийнхаа гол цөмийг хадгалаад үлдээсэй л гэж байна. Ням цогт ирэх үйлрэл ямар хэмжээнд болоод ирэх үү? Бат Эрдэнэ, Ирмүн заяа гэдэг. Энэ яг бүрэлдэхүүний хувьд бол үнэхээр гоё алгадчмаар бүрэлдэхүүн байгаа байхгүй. Плей-оффын ням цогтоос үнэхээр гоё тийм. Скрафик нэлээд зогссон шүү. Би бол явартаж 7 тоглолт гараасаа гэж амжижсэн тоглолтуудын маань бол нэг байсан. Сүүлийн тоглолтын ихтэй бас нэг төгсгөлийг харахаар ч юм уу туршлагын зураг бол гарч ялээ те. Касас тэр өмнөх тоглолтыг бүр яг цэвэр агаа гарсан тийм. Тэгэхээр тоглолтын турш бүр ингээд байхгүй нь мэдтдэггүй байсан. Дэлгэр нэм төгсгөлтөөр айгүй чухал оноо авч байгаа. Тэгээд дүлгүүнчсэн статын тим сайн биш байсан хэрнээ нэг бодогтой талбар ухамж ороод дэлгэр нэмдэ яг атгуулж өгөөл. Тэгэл тэр хоёрын төрс сүүлд авдаг 2 оноо. Тэгээд дүлгөөний тэр хэцүү хамгаалтууд бас л тоглолтын төгсгөлийг шийдсэн шүү дээ. Тэр ялчгүй плей-офф гэдэг бол туршлагын юм байгаад байгаа юм. Тийм туршлагын үдээс туршлага мөргүүлэх гэж болно баяр зүгтсгалжуулагч үзлээлтэй Батүрыг гаргаж ирээ, Санчийг гаргаж ирээ. Тэгээ эсэргээрээ одоо яг инх баясгалан тийм нэг олон одоо нөхцөл байдалд орж үзээгүй тийм нурууг одоо ачаан дээр нурууг авах нь тэн дээр бас яг л туршлагын зураг тэгээ ням цогч гэсэн сүлд нэг чухал 2 жилөө шийдэлтийг алддаг. Тэр басаа сэтгэл зүй туршлагын зураг тэгэл
ялчгүй туршлага гэж ярил бодонс эмплей офт энэ цуврал дээр илүү багал байсан. Тийм нами 7 дахь тоглолт гарахыг хүсэжсэн гэж юм. Миний хувьд бол яг энэ 5 тоглолт тавуулаа их 7 дахь тоглолт шүү. Яг тэгсэн. Тэр бол үнэхээр тийм байсан. За бид бүгдээ бас яг одоо bracket харагдаж байна. За Apes бодонс таарах нь одоо ингээ нэг нь тодорхой боллоо. За тэгээд Knights шонхруу за өнөөдрийн тоглолтыг хэдүүлээ ярьцгаая. Одоо ямар тоглолт болсон бол гэж бодож байна. Одоо яг тоглолт болоо дууссан маа шүү дээ, тий. Юу шонхруу тожидсан тулаад асалж болох чиглэлийн байгууллага дээр ярьсан шүү дээ. Юу гэж ярьж байгаа бол. Үгүй Эрдэнэ цогцчид тоглогч бол 2 тоглолт 3 тоглолт дараалан муу тоглоом гэж бол байхгүй хаа. Би бас илүү цочроо аваад Эрдэнэ цогц цогроо чиргсэн тамирчид ер нь бас нэг бисэж хоцсон байх бол юу гэж бол төсөөлөж байна. Холоо юу гэж бодож байна. Алин ч харсан зүгээр яг хүлгүүд дээр очиад хэцүү байх л гэж бодчих. Би шонхруудыг илүү үзэж өглөө. Нэрээ юу Касенсийн бэртлийн талаар мэдээлэл том бас үлчиж байхгүй. Ямар нэгэн урагтал байхгүй. Гэтэ нэг тоглолт өнжүүлнэ. Гисэн чинь өнжүүлнэ гэсэн юм тий. Тий, ер нь өнжүүлэх байх гэсэн юм мэдээлэл бол. Сая хулан бас тэглэр шүү дээ. Доороос одоо яланч гарч ирсэн асын үлгүүд бол хунчнаа л гэдэг авна шүү дээ. Яа мэлэр болчихоо. Яа мэлэр хэцүү. Хүчингийн урагдал тэгээд бас жоохон тамирчтан ч гэсэн нилээ эвгүй бэртцэн гэсэн яриа бол гарсан юм шиг үлээ. Хизээ гарч ирэх бол энэ хэрэг хагас шигшээд гарч ирэхгүй бол нөгөө хоёр баг бас хэрэг хүчтэй баг үлээ гэдэг талаас бас нэг ярилцъя л та. Юу гэж бодож байна? Яг тэгэл юу гэх юм мэдээж өндөр ачаалттай байсан уу гэвэл байсан. Тэгээд асын үлгүүч гэсэн бэртлэр recovery хийх гэж их үзлээ шүү дээ ер нь бол. Тэгээд энэ хэмжээнд нөхөн сэргийх гээд болохгүй бол одоо хэцүү л. Гэхдээ мэлэр өөрөө бас нэг тийм ч залуу хүн шүү дээ. Та ер нь одоо ахмад гэсэн шүү дээ. Ер нь 2 л 3 гэлөө. 93 санаадах юм. 92. Та яг муу хараад. 92 3. За яг зүгээр тэр хүн чинь нөө тамирчны замналт бол тэр чинь бас л вирус муугаар байж. Тэгээд яг Яа Миллер хэрэг үнэхээр хагас шигшээд орж чадахгүй ч юм уу тоглож чадахгүй болвол финалд гарч чадах уу? Финалд за зинчүүлээ хаан шохрууд Knights тий. Хүлгүүдийн аюулчи одоо ерөөсөө яг энэ нөгөө жинзээ сагсчдын бүр юм хурд одоо нөгөө бүх залуучууд нь 3 жилийн гэрээтэй. Одоо Барса, Аза, Бендерия, Түшиг өөр хин байдیں۔ Орсон нэрсийг уучлаарай. Гэтэ ингээ бүгд 3 жилийн гэрээтэй ихийг энэ зун эпс авахаар оролцсон юм ингээ та нар боддоо. Тэг ер нь баг амд тогтоод хүрсэн багт нь хүлгүүд аваад үлдсэн байгаа байхгүй юу? Тийм. Сонирхолтой юмнууд байна. Одоо Миллер ирэхгүй бол Барса бомбог авч явна. Барса амрах бол сэргэлэн форум гээл асуудлууд гардаг л та тийм. Ийм асуултууд байна. Одоо за Jordan Harris scrap энэ матч ап дээр scrap илүү шүү. Одоо scrap ч өөрөө амлж авсан юм шүү дээ. Тийм. Юу гэж ярьлаа тий. Харис хин би. Энэ бол байдаг залуу биш тий. Scrap гэж бодож байгаа юу тий. Яг зүгээр матч апууд ярьж байгаа. Тэрнэр Harris scrap. За холбон тоглогч дээр за шууд 1 номероос нь эхлэв л та. Гарааны 5 гэж бодоход 1 номер дээр гарч ирэх 2 тоглогч. Толгой үлцээ тэгэн гурцаа үлцээ орших гайртай 2 сая хоёлаа 37 31 минут тоглоод ингээ хамт уурч хоомдоо байгаад нь хоёлаа үр дүнтэй хоёлаа нэг нь 23 оноо нэг нь 12 оноотой ингээ дуусчих жоохгүй тэгэн гурт тулан нөгөө талд уурч хоомдоо бас нэг тийм ганцаардсан зүйл ганцаар штэ өөрөн байхгүй болохгүй юу байж болно тэгмүүд ард нь Эрдэнэ ч гэсэн байгаа тийм Эрдэнэ ч гэсэн энэ үлрэл үнэхээр сайн байгаа шүү за зүгээр ингээ багийн бүрэлдэхүүний л ерөөд нь харъя л та тэнгүүд эхний илүү Миний хувьдаа зүгээр амар хэлмээр байгаа бодоод байгаа зүйл нь одоо ингээ багийн эзэдүүдийн хоорондын мөргөлдөөн гэдэг ч юм уу энэ цувралыг нэлийн үзүүштэй болох байх. Гэхдээ тоглогч нартай жоохон юм дарамт үүсэхгүй тулд цуврал болгоны дараа заавал нэг зүйл ингэж ярьж сенсац үүсэхгүйгээр энэ цуврал зүгээр гоё юм тоглогч нарын гоё өрсөлдөөнийг бас хармаар надад бас санагдаж байгаа. Хүмүүс ингээд Эпсийн Монгол тамирчдын бүрэлдэхүүнийг айгүй сайн гэдэг. Би бол яг үндэ тэр үнд санал нийлдэггүй. Тийм үү яагаад Гэхдээ ер нь зөөр одоо ингээ хараад толлой доктортой юу? Үгүй. Яг тулгуус эхлэе та. Харин тийм. Үгүй за доктортой хэллээ. Үлзий уушгал доктортой юм дэндээс. Оноо авалт. Бүх дүлгэн. Дүлгэн үлзий уушг хоёр. Бус мөнх хоёр тулуй Эрдэнэ гана бүгдээр доктортой биш шүү дээ. Энэ сайн тоглогч гэж доктортой тоглогчийг л хэлэх юм шүү дээ. Үлзий уушг Бат хоёр гинэ солирч. Үлзий уушг дүлгэн хоёр чинь Бат хоёр тулга хоёрт хүрээд илүү гарна.
Ижээс байна. Гүг би. Наанд ямар гүг тэр хоёр би харьцуулах гэж зүгээр ингээд эвсийн Сарал эрдэнэ яасан. хүмүүс сайн гэдгээр би эргэлцдэг гэдэг байхгүй. Чи ботосын тамирт Монгол тамирчдыг хүмүүс Гэхдээ бодлоо сайн ингээд дүлгүүн дэлгэрний хоёр ингээд тоглолтын турш муужсан тод ингээд тоглолтын төгсгөлийг яаж хийх юм мэдээд байгаа байхгүй. За тэгвэл доктортой байж чадсан уу? Үлзий өшгөх гэсэн хийж чадсан шүү дээ. Доктортой байж чадсан уу гэж асуумаар байна. Яг доктортой тамирчин, сайн тамирчин гэдэг байгаа шүү дээ тий. Тэнгүүд яг бас сая орж ирсэн манай 3-3-ийн бүх тоглолтын турш тэгвэл үнэхээр доктортой өндөр оноолтой байсан юм. Туршлагагүй. Би 3-3-ыг яриаггүй. Хоёр гэтээ тогтмол байла. Тулах тогтмол байлээсээ плей-оффын зур. Плей-оффын зур. Тэгээ нөгөө талаас гэсэн дүлгүүн үлзий хоёр л тогтмол байлаа шүү дээ. Сарав. За тийм ээ тийм нэр өндөр саруулах сайн байсан. Хүн плей-оффыг дүгнж болохгүй шүү дээ тий бас. Мөнх хоёр. Тэгээд плей-офф тожлахгүй бол үлрэрлээ. Би ингээд нэрлэж болж байна л та. Саруул мөнх хоёр. За тулуг бол би бүр ингээд хажууд тишин тавиад орхий. Тэгэл ингээд нөлөөг нь харахад үлзий өшгөх дүлгүүн ингээд энэ дөрвөн тоглогчийг харахад өөр байгаа. Гаан эрдэнэ сүүлийн тоглолтуудад ямар байгаа вэ? Муу шүү ахт багтайгаа ямар нэг асуудал байна уу? Бага. Юу байна? Яач вэ? Харин байж магадгүй. Дасгалжуулагчтайгаа түнжим муудаад тэгээ ер нь ингээд муушуу байх юм бол би дасгалжуулахгүй. Хэрвээ цэпэлээс байх юм бол би тоглохгүй гэсэн юм. Төгсөөд бол буцаж орж ирж бол магадгүй юм шиг л. Тэгээ тийм юм болоогүй ч гэсэн одоо ингээд бодъё л доо. За төгсөөж гинэ. Плей-оффын маш чухал тоглолт явж байхад ямар ч багийн туршлагатай тоглогч те 5 давхурт шараа хэрэг уугаад тоглолтоо үзэгчийн судлаас үзээ сууж байгаа байхгүй юу? Мөн нэр тэгсэл ивчээ одоо. Тэгээд за ийм асуулт байна л да. Эргэж ирлээ эсвэл эргэж ирэхгүй байвал одоо мөнх төвшингүү мөнх төвшөнтэй хэр нөлөөтэй байх гэж маш их нөлөөтэй л гэж бодож байна. Тийм ялангуяа энэ үйлрэл нөгөө жинхэнэ том туршлага аваад ирсэн юм ч юм уу шаахгүй. Би бүр хэлээд байгаа шүү дээ. Бүр ингээд тоглолтын дундуур энэ хүнд ингээд миг зүлгээд талбай дээр юу шивнээд тоглогч нартай юу хэлээж энийг сонсох юмсан. Тэр үндэсний ном дээр бол бүр ялч мэдээж илээ. Нөгөө спорт ордонч бүх зүйл нээлттэй байгаа шүү дээ тэр чинь. Яг ярьж байгаа юм ганаахын дуудаа ингээ үлзий ингээ дүлгүүн тэгж гүмээр муушуул зүгээр ачаас бүгдийг хэлж ил. Тэгэд өөрөө оюутны сагсан бөмбөгийн шилдэг дасгалжуулагч шүү дээ. Тэгэл яах юм бол тэн дээр нэг юм болсон юм аа ингээд ган эрдэнэ муушуур орно жоохон нэг тийм болохгүй юу? Ганаа өөдөөс нь жоохон одоо домлох гэж үзэхгүй юу? За тэрэн чаашаа зүгээр юм жоохон өндөр дуугаар ярьцیں۔ Тэгсэн чинь муушуу би ингээд харсан чинь ингээд өөрөө юм лэхгүй. Шууд зол жаргал дээр очиод баг ингээд штэ. Тэ өөрөө өстөөр ингээд зол жаргалаар нэг жоохон ингүүлгээд. Тэгээ тиймэрхүү мэдрэл явж лээ. Би бол тэр яг хажуунаас бүр ингээд сонсоо явж байгаа юм чи. За тэгээ таныг дээр нэг зүйл хэлчихье. Яг ингээд одоо ингээд энэ өмнөх цувралдаа тий хоёр ч тоглолтод 4 оноотой байла. Одоо яг бодонсын эсрэг бол яавч бүр юм байж болохгүй байна тий. Хамгаалтын сайжтай улгаа. Тийм ээ яг хамгаалтын сайн. Гэтэ онооны самбар нь ядаж бүх тоглолтод доктортой байх бүр шаардлага бол бодонсын эсрэг заавал гайрна. За тэгээд энд хүрээд бас манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөх цаг маань болсон байна. Уг нь бол маш их зүйлийг бас ярилцмаар байлаа. Тэгээд бас түрүүний хэлсэнчлээ SJIPS багийн хувьд бол мөнх төвшин байх нь бас миний хувьд ч гэсэн үнэхээр бас хожилт хөтлөх боломжуудын бас нэг юм болов уу гэж бас харж байна. Тэгээд арын албаных нь хоорондоо ярилцаад бас шийдэх байлгүй дээ. За тэгээд эх 7 хоногийн хувьд бол мэдээж хагас шигшээ эхэлсэн байх болов уу гэж харж байна. Тэгээд эх 7 хоногийн дугаараар илүү сонирхолтой илүү өрсөлдөөнтэй маш гайхалтай сэдвүүд гарч ирэх болов уу гэж одоо харж байна. За тэгээд бидэнд эх 7 хоногийн хуваарууд маань харагдаж байна. За энэ бол боломжит хоёр тоглолт харагдаж байгаа. Тэгээд ер нь боломжит хувааруудыг л үзэж байгаа. BCH Knights. Ер нь тэгээд хаан шохрууд BCH Knights эртхэн тодорхой болчих юм бол эргээд бас хагас шигшээ эртхэн явна да. Тийм амар бас ихтэй байхгүй бах уу. Тэгээд Apes бодон сол шууд энэ бямгаргаас эхлээд цуурлал нь эхэлчихэж байгаа. Тэгэхдээ энэ хоёр бас санаа тавил нөгөө талд милрийн бэрхтэлгийн хөвч болоо тий. Тийм тий. Ялаар шиг байна шүү дээ. Гэх мэт маш гайхалтай одоо зүйлс биднийг хүлээж байна. За тэгээд өнөөдөр бас маш гоё ярилцлаа. Бүгд нь бас баярлалаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг энэ хүртэл үзэгчдээ бас маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд эх 7 хоногийн энэ өдөртөө энэ цагтаа эргээд уулзцгаая. Баяртай. Сайхан байна.